байгаль орчны тухай хуульд байгаль экологийн нөхөн төлбөрийн асуудлаар зөвхөн засаг даргал хууль шүүхийн байгууллагад хандах хэрэгтэй гэж хуульчлан заасан нь учир дутагдaltaй байсан юм. За өөрөөр хэлбэл байгаль орчинд хэн нэгэн этгээд хохирол учрууллаа гэхэд иргэн хүн энэ асуудлаар шүүхэд хандах эрхгүй байсан гэж хэлж болох юм. За харин байгаль орчны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль өнөөдөр анхны хэлцүүлгээр батлагдсанаар хуулийн дээр дүрцсэн алдаа мадаг харилж байгаа юм. Одоо бид чинь байгаль орчноо яаж хамгаалах вэ? Экологийн тэнцвэрээ яаж барих вэ гэдэг дээр л одоо мөр нийтээрээ санаа зовсоож штэ. Монголын ард түмэн бол энэ бол хуулийн жан гажиг байсан учраас ийм байдал үүсв гэж би дотроо бодож ирсэн байна. Тийм учраас хэсэгчүүдтэй хамтарч байгаль орчны тухай нэмэлт өөрчлөлт санаачилж боловсруулж өнөөдөр жолоолаар эцэслэн батлууллаа л да. Тэгэхээр энэ хуулийн хамгийн гол зорилго бол ерөөсөн байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлбөрийг шүүхэд нэхэмжлэг гаргах эрхийг иргэн хуулийн этгээдэд олгож байгаа юм. Хуучин 2005 онд батгдсан хуулиар бол зөвхөн засаг даргад хохирлыг нэхэмжлэх эрхийг олгоцсон байсан. Иргэд төрийн бас байгууллагууд олгоогүй байсан учраас засаг дарга бол 2005 онд энэ хууль батгдсанаас хойш нэг засаг дарга нэгч нэхэмжлэг гаргаагүй. Тийм учраас иргэд бол хийх тэмцээл байдаг, үзээл байдаг, хохирол гарлаа гэж үзээд байдаг. Гэтэл яг хуулийнхаа дагуу шүүхэд нэхэмж гаргахын иргэн байдаггүй болохтой зэрэг ерөөсөн байгаль орчноо хамгаалж нэхэмжил гаргадаг тийм одоо тогтолцоо бол үндэ байхгүй болсон байсан. Тэгэхээр ер нь бол одоо би жоохон зочроо өгөх болсон ингэж бодож байгаа юм. Яагаад нэхэмжлэх хинч нэхэмжлэх хэрэг хуульд байхгүй. Засаг дарга бол өөрөө нөгөө байгаль орчинд хохирлогч нөгөө компаниудад зөвшөөрлөгдөг, хяндаг гэдэг эрх зүйн нэг ач холбогдол төсөл орчиж байгаа учраас байгаль орчныг одоо хамгаалах нөхөн төлбөрийн шүүхэд нэхэмжлэх талаар бол ингээд орхигдсон байсан учраас энэ одоо эрхийг бол иргэд төрийн бас байгууллагууд олгож байгаа юм. За одоо нэгэнт байгаль орчны тухай хууль нэмэлт өөрчлөлт орсон учраас байгалийн баялагийг ашиглаж хаад нөхөн сэргээлгүй орхичихдаг. За зугтаж болтдог асуудал дуусгар болж Монгол улсын иргэн хэн боловч байгалийн нөхөн төлбөрийн асуудлаар хууль шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй болж байна. Буян жаргал Батцаянаар мэдээллээ.